За юу яцгаанда дахин уулзж байгаадаа маш их таатай байна. Улс төр урдлаг спорт нийгэм бүх төрлийн мэдээг базна. За тэгээ энэ 7 өнөөхөө Эдэмнэс базарыгаа хүлээн авч үзцгээе. Яа би 7 хоног болгон хэлдэг ш. 7 хоног болгон хүчирхийллээр гарч байна. За энэ 7 хоногт бас маш харамсалтай хүчирхийллийн мэдээ гарлаа. Өмнө 7 хоногт Америк нэгдсэн улсад сурдаг Монгол оюутан цогтуу эмэгтэй хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. За үүнтэй адилхан тэгтээ Солонгос сурдаг 2 Монгол оюутан, Солонгос сурдаг гадны нэг эмэгтэй оюутан тасарсан байхад нь хүчирхийлсэн хэрэг гарчээ одоо. Яасан ч хэцүү өмтэй манайхаа боллоо. Бүгд наримдах Солонгос улсын мэдээгээр клуб танилцсан эмэгтэй хүчирхийлсэн Монгол оюутанд баривчлаглаа гэх мэдээлэл цацагдлаа. Бүгд наримдах Солонгос улсын Сөүл хотын нэгэн клубт согтуу эмэгтэй бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 20 гаруй насны 2 залууг цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Шалгалтын явцад тэд тус улсад суралцж байсан Монгол улсын иргэн оюутнууд болох нь тогтоогдсон байна. Хэргийн нөхцөл байдал нь с 'жигтэй А болон Б нар нь өнгөрсөн 10 дугаар сар Сөүл хотын Мапо дүүргийн нэгэн клуб танилцсан 20 гаруй насны гадаад эмэгтэй хүчирхийлсэн эрэгт буруутгагдж байна. Их сурвалжийн мэдээлснээр тэд тухайн үед цогтууруулгуундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй байсан эмэгтэйг клубын ойролцоох газар руу чирж аваачин гэмт хэрэг үйлснэхийн дараа хэргийн газраас согтжээ. Мөрдөн байцаалба барилгааны явцад хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасны дагуу мөрдөн шалах ажиллагаа эхэлсэн боловч с 'жигнүүд болон хохирогч нар бүгд гадаад иргэд байсан тул биеийн байцаалтыг тогтооход хүндрэлтэй байсан. Гисэн хэдий цагдаа нар хяналтын камерын бичлэг дүн шинжилгээ хийж с 'жигнүүдийг Монгол улсын иргэд болохыг тогтоож чадсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас 90 сурвалжлах ажиллагааг хэрчимжүүлж с 'жигтэн Б өнгөрсөн сарын 27-ны өдөр гэртээ байхад нь с 'жигтэн Аг энэ сарын 1-ний өдөр хот хоорондын автобусны терминал дээр малгай маск зүүн нүрээ дадлаж автобусан суугаад зүгтгэж байхад нь тус баривчилжээ. Ийхүү сар гаруй үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэс с 'жигтнүүдийг саатуулсан бөгөөд цагдаагийн байгууллагаас сэргийг борхоор шилжүүлэн шалгаж байна. Мэдээллийг сурвалж MBN News. За нэг ерөнхий нэг иймэрдүү зүйл бол болсон байна лээ. Тэгээд саяхан Physical Asia тэмцээн зохион байгууллагад за тэгээд Солонгос гэлтгүү дэлхийд манай Монгол улсын нэр хүнд ямар өндөр зэрэгтэй болсон байгаа вүлээ. За дараа жилийн наадмаар хүртэл солонгосчууд манай Орхон баярыг дэмжиж ирнэ гэдээ бүр хүртэл тийм групп чат маттай байна гэх тийм мэдээлэлүүд явж ирсэн шүү дээ манайхаа. Одоо ингээд зарим нь ингээд улс орныхоо нэр хүндийг гоё өөдөн татаад ингээд гоё болгох чигийг хичээгээд байдаг. За иймэрхүү хүмүүсээс тэгээд яалч байх юм да. Тэгээд хүчирхийл гэдэг зүйл хизээч байж болохгүй. Энэ хоёр залуу бол хормын жаргалаараа ингээл ерөөсөө хорвоогийн жаргалаас олчлоо штэ. Тэгээд давхар тэгээд улс орны нэр хүнд унлаа да. Дэндүү харамсалтай. Тэгээд дараа 7 хоногтаас дахиад нэг хүчирхийллийн мэдээ гарах л бах та. Хайрын сайхан үний хүч хүс хөдөлмөр дэндүү харамсалтай хэрэг бас сая болоод өнгөрлөө. Ярамгийн гүрний нааталт маш том гал гарлаа. Харамсалтай байна. Автомашины шоурум гэсэн мэдээлэл авч ирсэн. Уранган гэж компани барилга гэж хэлсэн. Дээврээс эхэлж гал нь гарсан харагдсан. Тэгээд дээвэр дээр нь ажиллаж байсан ажилчдаас яг дээвэр дээр нь гал гарах үед нь 4 ажилтан одоо зах хэрмэг дээр нь зогсож байгаад одоо баг л үсрэх байдалтай байж байсан. Яг энэ өнцгөөс харагдахад бол за ерөнхийдөө бол манай онцгойгийнхан цагдаагийнхан их удаан ажиллаж байна. Дуудлага өгөөд дээдлийн хэсэг бол тэр чигээрээ шатаж дууссаны ард 2 3 дугаар давхар руу нэвчээд гал нь дүрлэж байгаа үед нь онцгойгийн хоёрхан маш ирж байгаа байхгүй. Онцгойгийн ажилт маань нэг 20-30 минутын хугацаанд ирлээ гэж харагдаж байна. За ийм харамсалтай зүйл боллоо. Тэгээд саяны бичлэгнүүдээс та бүхэн анзаарсан уу? Гал сөнөөгчдийг ингэж бас удаж ирлээ гэд нэг залуу тэгж ярьж ин лээ. Тэгээд угаасаа ийм их төвжрэлтэй ийм хотод чадах чинээгээр л хичээж ажиллаж байгаа шүү дээ манай гал сөнөөгчд бол. Тэгээд за ер нь дэлхийд дахинд гал сөнөөгчдийн цалин хитэн дүүрэг байдаг вэ? За харин манай Монгол улсад хитэн дүүрэг байдаг вэ гэдэг нэг ийм мэдээлэл бэлдсэн байгаа. Тэгээд энэ мэдээллийг бөөнд үзцгээе. Дэлхийн улс орнуудад гал сөнөөгч сард хэдэн төгрөгийн цалин авдаг бол хүний алтай эд хөрөнгө улсын объектыг аврахын төлөө их орондоо амиа тангараг өргөдөг эрхэм хүндтэй эрсдэлтэй энэ албанд зүтгэгчдийн сард авдаг цалин PayScale.com мэдээлснээр дунджаар ийм байна. Америкийн нэгдсэн улсын гал сөнөөгчид сард ойролцоогоор $4416 цалин, за жилд бол дунджаар $47-оос $55,000 цалин авдаг. Канадад гал сөнөөгч болоход Америкийн нэгдсэн улстай адил шатны дамжлагаар суралцаж албан тушаалаас хамаарат сарын цалин нь өөрөөр байдаг. Дунджаар цагт $21.7 сард $3,953 цалин авдаг. Харин манай хойд хөрш Оросын холбооны улсад жирийн гал сөнөөгч багш нарын адилаар сард дунджаар 30-аас 35,000 рублийн
цалин авдаг. За харин Оросын холбооны улстай дайн зарлаад дайн дуусаагүй байгаа. Украин улсын хувьд болохоор сарын цалин нь Оросынхоос арай илүү. Тус улсад энгийн газ нөгчд сард за Монголоор бол дунджаар нэг 2.12 сая төгрөг. За харин Монгол улсад ажиллаж буй газ нөгчдийн дундад цалин 700-аас 800 мянган төгрөг байдаг гэсэн мэдээлэл байна. 2023 онд газ нөгчдийн цалин 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд газ нөгчдөөс дээш алтан тушаалтны цалин 500 мянган төгрөг хүртэлх төгрөгөөр нэмэгджээ. За бид бүгдийн сайн мэдэх жид болгон зохион байгуулагддаг гоё л гээд одоо манай загвар өмсөгчтэй оролцдог тийм тэмцээн болдог байгаа наадам. Тэгээд энэ жил болохоор 38 дахь жилдээ зохион байгуулагдсан. За тэгээд энэ тэмцээний үеэр шилдэг модель болсон эрэгтэй эмэгтэй топ модельуд болон шилдэг загвар өмсөгч дизайнероос бас ярилцлага авсан байгаа. Тэгээд энэхүү ярилцлагыг бөөндөө үзцгээе. За сайн байна уу? За сайн байна уу? За юуны түрүүнд 38 дахь жилдээ зохиогдож байгаа гоё л тэмцээнд ингээд оролцож байгаа бас амжилт хүсье, баяр хүргэе. За баярлалаа. Тийм таны хувьд болохоор одоо хэд дахь жилдээ оролцож байгаа вэ? За миний хувьд яг одоо 17 дахь жилдээ оролцож байна. Тэгээд яг энэ олон жилийн дараа яг хөдөлмөрөө үнэлүүлээд их хүндтэй топ модо шагналсандаа бол маш их баяртай байна. За баяр хүргэе. Тэгээд энэ жил болсон тэмцээн одоо өмнөх жилүүдээс илүү гоё онцлог зүйл таны хувьд бас яг юу байсан бэ? За энэ жил бол одоо өмнөх жилүүдэд бодоход одоо илүү одоо нарийн шалгуураар те маш тэмцэгцтэй одоо болсон гэж харж байна. За ер нь энэ тэмцээнд орохын тулд одоо ингээд жилийн турш бэлтгэл хийхдээ ер нь хүмүүсээ нэг тийм мэдгүй бүр ингээд тийм содон зүйл байдаг болов. Тэгээ за ер нь бол яг ингээд модулуудын хоёул наадам маань үнэхээр яг одоо хүсэг хүлээдэг. Дээрээс нь моделийн хамгийн том шагналдаг топ модель гэдэг. Тэгээд одоо нөгөө жилдээ ингээд нэг цуглардаг болохоор яг бид нар ингээд нөгөө бүх одоо модулууд ингээд цуглаад одоо маш гоё уур амьсгал гоё дулаан тийм уур амьсгал бүрддэг байхгүй. Тэгээд тийм болохоор ингээд бүгдээр ингээд хүлээдэг. Өө гоёлолоосаа гэл тээ. Тэгээд яг одоо нөгөө гоёл болохоор бид ингээд бөөнөрөө таарлаа, бөөнөрөө уулзаад маш гоё ядаг. Одоо бас 12 сар одоо шинэ жил болж байгаа юм чинь модулуудын шинэ жил бас ямархаа болдог вэ гэдээ асуулт болох болов. Одоо юу яг гэхдээ би нөгөө өөрөө шилдэг цагаараас одоо гаргалтай тийм болохоор нөгөө агентлаг юм байна шинэ жил гэж болдог. Түүнээс яг нөгөө модель гэхээр чи нэг өөр агентлаг байдаг учраас яг тэр гэж байхгүй. Одоо би өөрөө яг агентлагтай болж юм шинэ жилдээ бас тийм багшилдаг учраас яг За гоё л тэмцээний эрэгтэй топ модель болсон байна. Энэ түрүүнд маш их баяр хүргэе. Баярлалаа. Нийт бэлтгэлийн хугацаа бол ер нь бол нийт 3 жил. Би нь бол гоёлд ороод 3 жил болж байгаа. Тэгээд ерөөхдөө бол яг 3 жилийн турш ерөөхдөө бол яг бие бэлдэж ер нь бол хөгжүүлж тэгээд өөрийнхөө одоо арьс алхаа гişгээ ч юм уу те бүх зүйл дээр анхаарал тэгээд бас хамт орж байгаа найз модельлууд хамт олно бол яг ер нь бол энэ жил илүү ингээд тийм дотн дулаан тийм байсан. Тэр нь ер нь бол маш том юу даваа тал байсан. За тэгвэл дараа жилийн тэмцээн бас ер нь иймэрдүү болоод эсвэл ийм шинэлэг зүйл нэмэх юм бол илүү гоё болох юм байна да гэдэг талаас ч юм уу. Тайзны гэрэл, тайзны одоо яг нэг гадаадын том шоуд шиг илүү ингээд тийм хөдөлгөөн ч юм уу. Тийм хүү байл сонирхолтой болох гэж бодож байна. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс ч гэсэн тийм илүү entertainment талтай. За юуны түрүүнд шилдэг дизайнер, шилдэг завар зохион бүтээж авсанд нь баяр хүргэе. Баярлалаа. За ер нь яг энэ чиглэлээр хэдэн жилийн турш ер нь ингээд суралцаж одоо ингээд ажиллаж байгаа вэ? 2021 он төгсөөд 4 жил ажиллаж байна. Тэгээд энэ жил анх удаага гоё л оролцож байгаа. Одоо 4 жилийн хугацаанд ийм шилдэг завар зохион бүтээж олно гэхээр бас хугацааны хувьд богино гэж үзэж болох уу? Тий. Одоо энэ хувцсны хамгийн онцлог зүйл нь гээд өөрөө чинь зүгээс яг бодвол Залуучуудаа зориулж хийсэн хамгийн онцлог байсан болов сул болон бариу хэлбэрийг хослуулад ирч хүч өөртөө ихтэй байдлыг илэрхийлсэн загваруудыг хийсэн байгаа. яг энэ гоё талаар одоо хэд жилдээ оролцож байгаа вэ? Шууд Хамгийн анхныхаа удаа оролцож байгаа. хамгийн анхных дээр тэгээ шууд шилдэг завар зохион бүтээж бахархмаар амжилтсан байна. Баярлалаа. За дараа жилийн гоёлыг ер нь яг ямар байгаасаа гэж бас бодож тийм хүлээлт талаасаа гэвэл Бүр илүү гоё том цар хүрээтэй байгаасай. Илүү олон дизайнер оролцоосаа гэж бодож байна. Энэ жилийн хувьд нийт хэдэн дизайнер оролцсон бэ? Тэрийг нь сайн мэдгүй. Тийм. За тэгээд яриа өгсөн баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. За тэгээд яриа өгсөн баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. За тэгээд яриа өгсөн баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. За баярлалаа. За.
Монгол улсад маань хов жив юу гэж тасарх вэ? Мэдээж маш олон хов живтэй 7 хоног болж өнгөрлөө. Эхний хов бол тийм маш сайхан гэгээлэг хов байлаа. За бид бүгдийн сайн мэдэх Монгол улсын төрийн сойрхолт. За хамгийн алдартай дуучдын нэг Болд ах маань сайн үеийн хандив хийсэн байна. За тэгээ өөрийн Facebook хаяг дээр болохоор ийм пост оруулсан байлээ. Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар их нялхсан төвөмлөг орлоо. Эмнэлгийн эрхлэгч тасгын эмчнээс нь асууж байгаад хамгийн удаан хэвтэ эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө баггүй эмчилгээний зардал гарган өвчнөтөөгөө тэмцэж аав, ээж, ах эгчтэйгээ хамт хэвтэ эмчлүүлж байгаа 48 хүүхдүүдэд өөрийн зүгээс эм тариа эмчилгээнд нь жоохон ч гэсэн нэмэр болдог гэж сэтгэлийн дэм өглөө. Бяцхан хүүхдүүд минь тургийн идгээд мундаг хүмүүс болоорой. Манай Монгол улсын эмчнэр мундаг шүү гэд. Ийм пост оруулсан байна. За тэгээд ер нь манайхаа угаасаа чадах чинээгээрээ би энд тусдсан болж байгаараа ер нь альва хийсэн буян чинь буцахтаа бороо шиг асгарнаа гэдэг бас үннээ ортой үг шүү дээ. За энэхүү хэрэг нь Монгол улсад болоогүй Австрали улсад болсон маш харамсалтай үйл явдал боллоо. Муслимын шашинтай аав хүү хоёр Австралийн хамгийн алдартай далайн эрэг дээр очиж галц зэвсгээр тийм халдлага хийсэн байна. За энэ халдлага бол маш харамсалтай нь 16 хүн нас барж 40 гаруй хүн бэртсэн байна. За тэр 40 хүнээс нь 4 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж байна. Дэлхийн хамгийн тийм алдартай том улсууд төр үе үнийг юм халддаг болдог. Өмнө Франц дээр болж исэн. Гэт бодохоор манай Монгол улс яг ийм зүйл дээр бол маш амар тайван сайхан улс юм да. Тэгээд замартаа штэ энэ хэрэгтэй холбоотой нэг бичлэгнүүдийг бас үзцгээе те. Яа. Тэгэхээр бодтол буудалцаад тоглоом л болж илээ те. Экс өрнхийсэд оюун эрднийг огцруулсан огцрох амархан жагсаалын үеэр нэгийн иргэн за Монгол даяар од болсон. За бид бүгд сайн мэдэх Миугийн нүдний шилтэй нэг ихч байсан шүү дээ. За тэр ихч саяхан төрийн ордон дотор бүр сагсуурсан байна. Жоо мэдрэл мотон хүмүүс юм да. Бодож хөөе. Би чарсан өнөдөр цаа би ханаа чичгэж ам хамаагаа. Мөдмэгч байх мэдүүч юм аа. Энэ хүн Бозанот надад сайхан мэрэгчд өнөдөр оюун эрдэндээ илээ. Оюун эрдэндээ ил. За нэг ийм л хэрэг болсон байна те одоо шүлс мөсөн айн гэдэг ямартай ч цоо ирүүл хүнээс гарах үйлдэл бол биш байхаа. Тэгээд ер нь энэ мэтлэн сэтгцэн жоохон асуудалтай хүмүүс нийгэмд маш олон болж байгаа. Тэгээд иймэрдүү хүмүүсээс ер нь яаж хийж байгаа холуур явах хэрэгтэй л байна да одоо. Тэгээд нэг өглөө сэрсэн чинь нүүрлөгөө шүлсэн аюулсан байл тэгэл хэцүү үсттэй юм чи. За бас л 7 хоног болгон тогтмол гардаг болсон нэг хэрэг байдаг. За тэр бол мэдээж манай Young-уудын юу гэмдэ нэг тийм сенсац гэх юм уу. За энэ 7 хоногт найз хүүн рүү юм битсэн гэд уурлаад очиж тийм нэг бүлэг зодоо. Ямар зодоо гэх нэг тийм үйл явдал болсон байна. Манай Young-ууд тэгээд бас төс мөс бол амар байна амар. Юу гэсэн? Чи ой. Чи амсаа бүхэлдээ гэлээсээ. Ой, энэ чамрын юм сайчаа. Ой, чамрын юм. Энэ миний фонч чамрын юм. Чи тийч хас. Ахын чи ой. За нэг ийм үйл явдал болсон байна. Гэхдээ бас ингээд дууссангүй дахиад нэг Young бас дахиад нэг сенсац тарчээ. Тэрэг нэр яах вэ нэр. Яг нэг үгээр бол үнэхээр тэнэг бацаанууд л гэж хэлээ да. Харцаагаан нэрэн бараа хүний өөрийн амьдралыг би өөрийн нүдээр харлаа.
юм бүхний гүйцлээ эргэн тойронд харагч үжилсэн сонсогдож өөрчлөж байдаг амьдралыг би дийлэн чамайг би мэдэн өөрийнхөө бас зөвл бусдын өчиг хугацаанд тулах амьдралыг өөрөвдөхгүй аргадахгүй үнэн. Зарим үед одоо манай төр засгийнхан өөрсдийн гаргаж байгаа шийдвэрөө ерөнхийдөө Facebook, сошиал орчноос харангуйтаа шийдвэрээ гаргадаг, цуцалдаг хэрэгүүд гардаг. За саяхан дугаар хязгаарлалтыг хийнэ, тэг сонгоогоороо явнаа гэд мэдэгдэл тээврийн цагдаагийн албанаас баг өгсөн гэж үдээ. Тэгээд төд удалгүйний 2 цагийн дараа хууль зүйн сайд энх баяр за үгүй ийм байж болохгүй. Энийг албан ёсоор мэдэгдэл хүргүүлээгүй. Тэгээд хариуцлага хүлээх хүмүүст нь ингээд хариуцлага тооцно гэж мэдгдээд энэхүү шийдвэрийг цуцаллаа. Тэгээд одоо боддоо өвөлтэй хамгийн хүүтэн нийслэл нэгт хоёрт за өвлийн идэр ингээд одоо хамгийн хүүт үе эхэлж байна. Автобус олддгоо, такси олддгоо энэ үед ийм шийдвэр гаргаж идэг басгүй юм уу? Ухаантай хүмүүс шүү дээ. Ухааны далаа юм да та нар. За өнгөрсөн 7 хоногт бас маш харамсалтай нэг үйл явдал боллоо. Тэгээд бид бүгдийг сайн мэдэх. За одоо энэ манай нийгмийн тол болсон эргэ осарж амаа хүн задуулсны улмаас тэгээд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Одоо хүн яг үүндээ хүнд дургу байж болно. Үзэн яддаг ч байж болно. Гэхдээ дээр нь байнга л хэлж байгаа. Тэгээд нэгэндээ айртай байх хэрэгтэй байна. Бид чинь цөөхүүлээ. Тэг яг үнд одоо хүнийг зодож ална гэдэг ч одоо бас нэг юу мэдгүй юу мэрэн баймар хэцүү л мэдээл сонсогдлоо. Тэгээд за ямар тааш тэгээд талигаач осарж амаатай холбоотой нэг зураг бичлэгийг бас ингээ бөөндөө нэг үзээд дурсан санацгаая. Харамсалтай байна. Тэгээд дараа төрөлтөө сайхан нийгэмтэй тийм сайхан улсад төрөөрэй. Rest in peace. Хэрвээ би манай аав байсан бол тэ ингээд аавтайгаа сайхан хөтөлцөөд ядчихт нам миний дээргэд намааг зодох юм ч юм уу зодуулдаг зодох юм ингээд өмөрөөд хамгаалах хүнтэй байх хүмүүс аавтай хүн гоё юм а гэж шүргэд бодоод өөр ирэхгүй заримдаа гэртээ ороод үйлчдэг шүү дээ. Нэгжснээс одоо хүцэнж дээр байдаг юм уу шөндөө заримдаа нэг өвлөх цаг хугацаа зөндөө байсан. Ер нь ингээд байс гээд ингээд хүн амтан зодуулаад халдлах төртөл танаа гэрлүүчин бас нэг удаа дайрсан тий. Гэх мэтчлээ ингээд иймэрхүү юм бас. Ер нь чамдыг ямар санагддаг юм бэ? Байнгын хүчрхийлэх юм ингээд байна гэдэг. Ер нь тэгэл янз бүрийн санагддаг шүү дээ. Одоо тэгэхээр барыг зодуулаад сурчлаа төө. За мэдээж тэмцэгч лайвчин мөнх эрдэ ах маань юу гэж 7 хоног болгоныхоо сенсацаас оцорх уу? За өөрийнхөө захим хуудаснаас нэг ийм пост оруулсан мэлээ. Төрийн байгууллагуудын шинэ жилийн үнгүй хөтлөнө. За тэгэд ямар байгууллагын шинэ жил хизээ хаана болох газрын хаягаа үлдээхэд явж чад лайвтай мэдчилгээ үргэнэ гэсэн байна. Яа. Хэрвээ үнэхээр зоригтой төрийн албаны газар байвал мөнх эрдэ ахыг бас хөтлөхөөр авах байхаа. Гэтэ ингээд яг ийм зүйл болох байхаа ингээл гараал одоо ингээд шагнал гардуулна шүү дээ. За энэ оны хамгийн шилдэг ажилтан тэр гээл тэгс чи мөнх эрдэ ах уурлаад ч юм уу одоо ер нь юу гэж бүтээсэн ингээд ийм шагнал авч байгаа зайл гээл нөө лайв бол хийх байх. Тэгээд одоо яг нөгөө өрсөлдөгч нь гэх юм уу Нямбатар дараа бол энэ 7 хоногт бас арай намгүй юм байлаа. Тэгээд ямар ч тач төрийн албаныхан маань шинэ жил хийчихвэл мөнх эрдэ ахыг хөтлөгч өрөө сонгоорой. Гоё юм шүү дээ. Энэ тэнд очныг баг бүлэг танхаа хийж байгаа хэрэг гараад байгаа биз. Угаасаа энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр. За тэнгууд бид бүгдээ сайн мэдэх. Манай улсын ерөнхийлөгчийн зөвлөх давках байж штэ. Тэгээ өөрхөн Facebook хуудаснаас нэг тийм санаачлаг гэх юм уу тийм зүйлийг нийтлсэн байлээ. За тэгээ энэ нь болохоор 10 жилийн сургуультай хүүхэд дээрлэхэж дарамтлсан үйл нь нотлогдвол ихтэй сургуульд орох эрхийг нь түтгэлзүүлж нийтийн ажил хөдөлмөр хийлгэж их эцэгтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй. Утгаа алдлаа. Санал боловсруулж нэг талд нь гарганаа заавал гэд ийм нийтлэл оруулсан мэлээ. За ямар тааш би бол энэ зүйлийг бол дэмжиж байна. За намаагаас 10 жил байх тэгэл
нөгөө ангийн атман ч юм уу дээд ангийн атман гэл нэг юм зодон хийдэг, нойл дээрлэгдэг тийм зүйлүүд ер нь бол нэлээд анзаардаг байсан. Хүчирхийлэл хийж өссөн хүүхдийн суур бол тэр зүйлээрээ тавигдана. Ирээдүйд ихнэр за хүүхэд найз нөхдөдөө ямарваа нэг асуудлыг байн гаргадаг. Тэгээд энэ санаачлалаа тэгээд дэмжих хэрэгтэй шүү. Ер нь бол бөөндөө хүчирхийлэх үү нийгмийг хамтдаа бүтээцгээе дээ. Энэ үрээд энэ 7 хоногийн Эдернес базарын контент маань дуусч байна. Тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Би та бүхэндээ хамтарч ажиллахад нээлттэй байгаа. Бид юу ч рекламтан, бид юу ч зурчлан дараа 7 хоногийн Эдернес базарыгаар уулзцаая. Баярлалаа. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө гэж хэлж та. За бай.